байгалийн чулууг яг өөр нь өнгөлөөд гайхамшигтай өнгө. Өнгийг одоо байгалийн чулууг гаргаж аваад тэр чулууг гой өнгө болгохын тулд тодорхой хэмжээний халаах процессыг хийгдэг байгаа. Буюу хийтинг процессыг олон янзаар хийгдэнэ. А, Б, С гэсэн. Lead glass хийтинг, үлээх арга, шилээр үлээх арга, шилээр үлээхгүй арга, вакуумаар ч хийх гэх. Яг эдгээр зүйл ч бол үндсэндээ буюу гемологист хүн өөрөө ялгах чадвартай. Дуран аппарат, рефрактометрүүд байхад, гэрэл шийдэн байхад хасдагтай асар олон жилийн туршлага хэрэгтэй. Тиймээс зүгээр нэг 1-2 жилийн туршлагатай зүгээр нэг ерөнхий ойлголттой хүн бол шулуух болоход зүгээр л ойртол. Одоо шинэ чадварлаг гемологистийн өмнө 10 шулуу тавихад ядаж нэг 80-аас 90% хийх чадвартай байд юм л та яалтчих. Өөр чинь бол тэр чадвар байгаа тийм. Хэцүү шүү дээ. Яг тийм чадвар угаах бол мэрсэр мэдлэгээрээ тэгэл үдсэнд харан тэгэл алд ханах юм бас хүн биш шүү дээ. Угаах бол 10 чулуу байлгах бол нэг гэнэ 8 шин бол хэлчихнэ. 1-2 дээр алдах үе бас гарна л та. Хэцүү л дээ. Шинжлэх ухааны зүйл дээр хүн альва зүйл дээр бардам байна гэдэг бол энэ бол тэнэглэл угаасаа. Угаасаа бардам хүнийг бурхан гэж яцлаа гэдэг шүү дээ. Энэ дагуу бүлэг энэ угаасаа Монголын зүйлс зүг үйд өгчтэй.